сурчтай байсан мөнгө бүгднгүүдийг өгчихсөн. Чи баянастай. Мөнгө байхгүй. Аав чөлөөг өгсөн. Нандин чигтрийг нь хөнгөд аваад явчлаа. Чиний нөгөө хайр. Өсөх хүчээр дутуу хүнийг дээрлэх нь зөв гэж үү? Чамаас хүчтэй өөр нэгэн чамайг ингээд дээрлэхүүл чамд ямар санагдах вэ? Уучлаарай найзаа. Чамд нандин жил байсан байна. Хоёр ч сонсохгүй байна уу? Уучлаарай найзаа. Нэгнийгээ шоглох, занл хийлэх, цохих, давхуурхах, мөнгө нэхэх, эд зүйлийг нь булаах, хулгайлах, нуух болон нэгнийхээ талаар цуу яриа тарааж ухаан сурагчийг нийгмээс тусгаарлах зэргийг үе тэнгийнхний дээрлэлт гэдэг. Та найзтай гомдоогүй биз? Хэрвээ гомдоосон бол Заавал уучлалт гуйгаарай.